Дэлхийн монголчуудын МЖЛ радио 88.3-ыг сонгон сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн Давас баасан гарагт 9 цаг 10 минутанд танд хүрдэг Ямааны махыг халуун дээр нүрээтэй Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За Hot Topics нэвтрүүлгийг радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Царай Мотой болон Ааш Мотой хайрын нар хамтран хүргэдэг. Найруулагчаар Жимбот ажиллаж байна. Өнөөдрийн манай Hot Topics нэвтрүүлэгтээ Хани Тому гинт эхэлтгээ үүнд тайлал хот үргэлж бэлэн гэсэн мөрөдө тайлал хот хамтран ажиллаж байна. За мөн хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос өрөөтэй Payon цахин зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. За өглөөний минь дарыг сайхан амарсан уу? Өглөөний минь сайхан амарлаа. Сайхан амарв. Сайхан амарсан. За өчигдрийн YouTube-ийн комментуудаас бүгдээрээ Hot Topics нэвтрүүлгээ эхлүүлцгээе. За би Арид ямар ч хэснийг уншиж өгөхнийг коммент олж харсан шүү. За тэрийг чи юу ч гэсэн ихнийх нь уншиж яах вэ? За би эндээс ингэсэн. За Оваскин 78 гэдэг хэрэглэгч байна. За зөвлгөө шүү. Эмэгтэй хайрыг хит тайлбарлаад ярихаар яриандаа төөрөөд утгаа алдуулаад байна. Болбол хит холуур битээ тайлбарлаарай гэсэн байна. Ойлголоо зөвлгөөг нь авлаа. Тэгээд амхандаа л нөгөө ингээд нэг тийм Монгол дээр л наачих гал тойруулаад өөрөч төгчд юм шиг байна. Тэгэхээр уучлаарай тэгдэг байл. За. За. Төв аймгийн аль нь л би ордгүй. Олдгүй. За тэр хооронд ч би уншчихсан шүү. За. Амгалан Балтов 2 арийн минь Польшоос сонсдог сонсогч нь байна. Энэ удаагийн сонгогдсон Польшийн ерөнхийлөгч гадаад иргэд бидэнд жаахан ээлгүй хүн бололтой. 6 цагийн зөрүүтэй болохоор өглөө босонгуудаа та хоёрыг өдөр бүр сонсдог амжилт хүсье гэсэн байна. Баярлалаа. За Шири Тэгдлээ 27 ингэсэн байна. Илон Маск, Трамп хоёр трендэд орж ирэхгүй болохоор жаахан уйдгартай ч юм шигээ. Өчигдөр нэрээ оруулж идэр. За. Өчигдөр нэрээ Илон Маск хоёр манай ах нар байх босна уу? Хоёлаа нэр байхгүй байсан шүү дээ. Шүү дээ. Hot Topics-ийн дүүхэнд байгаагүй л бодлоо. Харин яаж иж байгаа л нэг нь ороод ирсэн байдаг шүү дээ. За өнөөдөр бол байгаа тийм. Тий байгаа. Одоо бүр өнөөдөр бүр нэг нэгээрээ ээжлээд нэг дор ороод ирсэн шүү. За өнөөдрийн мэдээллийг бүгдээрээ эхэлцгээе. За надад нэлээд олон тийм гүнзгий удаан ярих тийм биш. Олон мэдээлэл байгаа болохоор би 2-3-аар нь ингээд багцлаад энэ тэнд ярих гэж бодсон өнөөдөр. За өнөөдөр хамгийн тэргүүн дэлхийд дахинд анхаарлын төвд байгаа сэдв бол Туркийн газар хөдлөлт байна. За Туркт бол 1 сая одоо Google Trend дээр 1 сая хайлтаагаар Мугла Депрем гэдэг хайлт орсон байна. За Депрем гэдэг газар хөдлөлт юм шиг байна. Мугла гэдэг бол Туркийн өмнөд хэсэгт байдаг хот юм байна. За ингээд Туркт бол газар хөдлсөн. За туркчууд ер нь нэлийн тийм одоо PTSD гэж ярьдаг шүү дээ. Айцтай байгаад байдаг. Газар хөдлөлтөөр олон хүний урьдчилан алдсан. Ер нь л нэг тийм байн хэцүү байгаа болохоор бүгд тийм байнгын айцтай юу болч үгээд байгаад байгаа юм шиг байна. За энэ удаагийн газар хөдлөлт бол 5.8-ын магнитудын хүчтэй газар хөдлөлт шөнийн 2:17 минутанд болсон юм байна. Далаа Мармарын далаа ирэг гэж байдаг. Мармарын иргээс 10 км-ийн зайтай ингээ газар хөдлөлт болоод 68 км-ийн радиуст ийм 5.8 км-ийн газар хөдлөлт болсон. За 69 хүн бэрцсэн. Тэгээд нэг охин харамсалтай насварсан байна. Гэхдээ энэ охин насвархдаа Афранур гүнлүү гэдэг охин зүрхэн зогссон бололтой. Өөрөөр хэлбэл айснасаа болоод ингээд нөгөө зүрхэн зогссон гэсэн байдалтай. Ийм байдалтай нас орсон байлээ. Тэгээд энэ паник атак буюу тийм хайснаас болдог тийм тохиолдол тийм нас орох тохиолдол ховор байдаг. Гэхдээ энэ тохиолдол бол айсан дөрөх 14 настай охин нас орсон ийм байдалтай байна. За энийг бол мэдээж хэрэг Их Британд бас Туркт газар хөдлөлт гээд 100 мянган хайлтаар орж ирсэн. За Турк руу болон Грек руу Европчууд нэлээд олноороо аялдаг. Тийм учраас бас ач холбогдол өгөөд олноороо Туркийн газар хөдлөлт юу болсон бэ гэж сонирхоод байгаа юм шиг үлээ. За дараагийн олон улсын мэдээлэл бол Солонгосоос орж ирлээ. За Солонгост өчигдөр ерөнхийлөгчийн сонгуул нь болж дуслаа. За Солонгост өөрөө ерөнхийлөгчийн сонгуул гэдэг хайлтанд 500 мянган хайлтаар бас тэргүүлж эхэлсэн. За энэ бол нөгөө бид хоёр ярьж исэн яг л ярьж исэн ёсороо Ижаймон гэдэг энэ зүүнний үзэлтэй за ардсан намын төлөөлөгчийн хүү ерөнхийлөгчөөр сонгогдож байна. За зүүн төвийн буюу ажлын байрны нөхцөлийг сайжруулах те ажлын байрыг амралтыг уртсгах 4.5 ажлын хоногтой болгоно гэж популист маягийн амлалт гарч ирсэн Ижаймон инхүү одоо ерөнхийлөгчөөр 51.7% одоо юугаар саналаар ялтаа байгууллаа. За хоёрт орсон ерөнхийлөгч 39.3 буюу ерөнхийдөө үнэмлэхүй ялалт инхүү байгуулж байна гэж хэлж болно. За энэ удаагийн Өмнөд Солонгосын сонгуул маш онцлог боллоо.
Энэ бол яг ээлжил сонгуул биш шүү дээ. Нөгөө Юн Сук Ёл ч өөрөө огцроод импичмент хийгдээд ингээд ээлжил бус сонгуул зарлагдсан. Ээлжил бус сонгуул нь их 2 сарын өмнө зарлагдсан мөртлөө нийт одоо эрдсэн 79.4% байсан буюу түүхэнд байгаагүй өндөр эрсдэгээр ээлжил бус сонгуулийг явуулснараа онцлог болж байна. За магадгүй энэ нь энэ сонгуульд ач холбогдол өгж байгаа солонгосууд ч бас Юн Сук Ёлоо эсэргүүцээд дэмжээдсэн нэлийн өвдөлтөй байсны илэрлэл нь болов гэж бодож байна. За дараагийн бас олон улсад гарч байгаа нэг мэдээлэл бол Кримский мост сегодня гэдэг хайлт одоо Оросын холбооны улстай 20 мянган хайлтаагаар тэргүүлсэн. За Украинд бас тэргүүлсэн. Америк нэгдсэн улсад Керчен бриж гэдэг тийм хайлтаар бас 20 мянган хайлтаагаар орж ирсэн. За энэ бол одоо Украин Оросын дантай холбоотой мэдээлэл гарсан. Яасан бэ гэхээр саяхан Украин маш том цогцолт өглөө шүү дээ. За үүний дараагаар араасаа шууд анхаарлыг хаашаа хандуулж байгаа Крим рүү хандуулж эхэллээ. За Кримийг бол Оросууд 2014 онд ямар нэгэн гал нээхгүйгээр өөрсдийн бүрэлдэхүүндээ оруулсан. За үүнээс болоод дайн бас ер нь эхэлсэн ч гэх юм уу нэлээд үргэлжилсэн асуудал эхэлсэн гэж хэлж болно. Бүх нийтийн санал асуулга хураагаад за тэгээ уугуул Орос иргэдийн дийлэн хувиар саналд ялаад Крим Оросын бүрэлдэхүүнд нэгдэж орсны дараа зүүн бүс буюу Донбассын бүсд бол яг зэвсэгт мөргөлдөө эхэлжсэнийг санаад байна л да. За тэгэхээр энэ удаа юу болсон бэ гэхээр Крим бол хойг. За хардлаа дээр байдаг хойг. Энэ өөрөө Оростой хувийн газраар холбогддоггүй тусдаа байдаг. Гэтэ нэг хэдхэн цай одоо километр зайтай юм гүүр барьдаг. За энийг бол Керчен бриж, Керчен одоо хоолой гэдэг энэ хэсгээр Оросууд өөртөө том гүүр тавьсан. Хүүдий за. За тэгээд энэ одоо гүүрийг нь одоо өчигдөр дэлбэлчлээ. Тийм байна. Өчигдөр дэлбэлсэн 1100 кг одоо тесрэх бодисыг ашиглаж инхүү дэлбэлсэн. Дэлбэлэхдээ одоо эднээс өөрсдөө Украинууд бол Sea-Baby гэдэг морский малюк гэж нэрлэдэг байна. За энэ одоо юу далайн хүүхэд гэх юм уу далайн одоо бяцхан гэж нэрлсэн юм өхөрдөж нэрлсэн дронуудаар инхүү дэлбэлчлээ. За ингээд одоо Крим бол мэдээж Керчен энэ гүүр бол маш чухал. Яг тэгэхээр Крим бол Оростой холбогдож цорын ганц зам нь одоо хувийн газрын зам нь энэ гүүр байгаад байсан. За энэ гүүрийг нь дэлбэлж чадахгүй байгаад байсан бол Украины нэг дроноор усан дах дроноор ингэж дэлбэлж үзүүлснээр бас юм асимметрик дайн гэж яриад байгаа юм. Ер нь бол юм нэлээд тийм одоо манайхаар бол одоо партизаны дайнч гэж бас зарим тохиолдолд орж ирнэ. Асимметрик буюу илүү хүчтэй дайсантай байлдаж явахдаа ашигладаг тийм техникүүд нь маш их хөгжчлөө гэж харуулж байна. За энэ одоо нөгөө түрүүний болсон дөрвөн том газар одоо нисэх онгоцнууд стратегийн бөмбөг төгтөгч онгоцнуудыг дэлбэлсэн шүү дээ. Энийг бас маш хямдхан буюу дроны тусламжтайгаар дэлбэлсэн. Ийхүү бас одоо маш том дэд бүтэц одоо амин чухал суц гэж хэлж болох Кримд одоо бүх одоо худалдаа 8 зэвсэг одоо бүх юмыг зөөж байх энэ гүүрийг нь ийхүү дэлбэлсэн. Тэгээд ингээд бас л нөгөө инхийн ажиллагаа бас улмал хойшлоо далсраад эхэлж байна л да. Улам ийм эскалац хийсэн гэсэн. Найруулагч бичлэгийг өгсөн шууд доороос нь дэлбэрж шít. Усан доороос тий. Дээрээс нь бөмбөгдсөн ч юм байхгүй. Тэгэхээр одоо энэ дроны хөгжил нь бүр усан доогуур явдаг болчихж байгаа юм. Усны дрон. Энэ усны дронуудаа морский малюк гэдэг украинчууд өөрсдөө нэрлэдэг юм л да. За тэгвэл эн чинь нөгөө нэг Трамп ямар ч сан бүрийн эрхийнхээ хугацаанд Украины дайныг зогсооно гэдээсэн одоо юу илээ яг цэргийн ажиллагаа гэж нэрлэдэг байгаа чинь 23 онд 22 оны 2 сарын 24 байсан гэж байна. Тийм. За ингээд одоо ерөнхийдөө нөхцөл байдал ямар байгаа вэ гэхээр дайн уг нь зогсох байхаа гэтэл олон улсын барууныхан бас ингээд Украиныг бас шүүмжлэсний асуудал нь сүүлд болсон тэр нөгөө аалзны тор гэдэг ажиллагаа шүү дээ тийм. Энийг хийхдээ Украин барууныханд зөвлөлтөг дангаараа хийгээд дайны эскалац буюу юм илүү хурцдмал байдал руу улам бие даагаад түлхчлээ гэсэн тийм бас буруудгал яваад байгаа юм билээ. Тэгэхээр хаанаас нэг юм дайн улам л тийм гараад байна л да. Ялтчгүй гэхдээ Трамп гарч ирсний дараагаар Украин руу ирэх барууны дэмжлэг жаахан хүчин мөхсдөд ирсэн шүү дээ. Тодорхойгүй болоод тэнгуут магадгүй одоо нөгөө нэг хадан тавьчуулагдсан халиуны зулцах гэдэг шиг өөрөөсөө ер нь тэ стратегийн тэр томоохон түшиц газрууд руу цохилт өгөөд эхэлж байгаа л гэж харж болох юм шүү дээ. За яг хуу энэ тийм харин тэ зөвөр дээрэс нь
эднүсийн нөө чадамж нь илүү нэмэгдчихлээ. Украин ер нь ийм асимметрик дайн гэдэгтээ илүү суралцж байгаа. Одоо үүнээс цааш бас одоо нөгөө дайны тэнцвэрийн асуудал яригадаад байгаа шүү дээ. Нөгөө тийшээ бас шилжиж эхэлж магадгүй гэж бас шинжээч үзэж байлээ. За дараагийн мэдээ. За хоёлаа хамтран ажиллахад танилцуулъя тий. За манай нэвтрүүлэгтээ Ханиа Том гинт эхэлдэг. За үүнд тайлал хот үргэлж бэлэн байдаг оройтой. Тайлал хот хамтран ажиллаж байна. За өвөл одоо агаарын бохирдолтой үед за хүүтэн үед бид нар бол ханиад шухна хүрдгээ. За тэгвэл 100 ч гэсэн ялгаагүй аялал, зугаалга, ажлын томилолт гэдэг энэ үед одоо бүр кондишны ханиад гэж хүртэл гараад ирсэн байж тээ. Одоо нөгөө халуун хүүтний ханиад, тийм халуунд ингээд хүүтэн агаарт салхин цохиулах гэх мэтчлэн энэ ханиад ямар ч үед тохиолдох ханиад томоогийн шинж тэмдгийг хурдан үр дүнтэй намдах найдвартай цүнхэнд байж их туслахаар тайлал хотыг санал болгож байна. За тэгэхээр тайлал хот бол яг ингээд нэг ханиагаал бие заргаад эхлэхэд нэг арга хэмжээ авч амжих хэрэгтэй нэг тийм мөч өдөг хоромхон тийм үйлчлэлээр нар гэдэг. Яг энэ үед нь юу хэрэгтэй вэ гэхээр тайлал хот хэрэгтэй. За тайлал хот бол энэ богино хугацаанд нь ханиадыг дарна, дээрэс нь таны тэр биеийг үүрхэд байгааг хормын төдий бас шууд шийддэг тийм хаврхан юмнуудын нэгэнтэй. За нэмбгийн тааламжтай хамтдаа уг бэлтгэл нь уухад биеийг тайвшруулаад таатай мэдрэмж төрүүлнэ. Ердөөс ихсрээд уусгаад хутгаад дуун. За тэгээд ингэж би хэлээд байгаа шүү дээ. Тайлал хот болохоор одоо юу гэдэг бид нар чинь ингээд бие зарангууд нэгийг уучаад орхичдаг тийм үү. А 24 цагийн турш дүрийг уучхад ерөнхийдөө тэр нэг ахиад байгаа тэр нэг шинж тэмдгүүд дарагдаад ирнэ. За тэгэхээр бүх юмын сонгодоор тайлал хотыг худалдан авах боломжтой. Ер нь бол гэртээ бие зөвлөхөд бол тайлал хотол заавал байж байгаа хэрэгтэй. Заавал байж байгаа хэрэгтэй юм сон танд байж хэмжээг бол гай бол хилж ирдгүү хийсч ирдэг. За тэр үед нь тайлал хотол яг хэрэгтэй үед ажилдаа явах ч юм уу асуудалтай үед ханиад төрөх бол үнэхээр новшин байдаг. Тайлал хотын нэг давуу тал байгаа гэдэг л да. За одоо бид нар чинь ингээл нөгөө өвдөж болохгүй хүж болохгүй гэж ажил хийдэг штэ эфир тасдаж болохгүй гэд. За яг энэ үеэр ханиад хүрээд бие алзаагаад ингээд халуураа те үнэхээр ажлын ингээд бүтэмж байхгүй болоод ирдэг штэ хүн л юм чинь. Энэ үед тайлал хотыг уулаа. За зарим одоо бүтээгдэхүүн бол нойр хүргээд идэг. Бүү тавьшруулад тайлал хот нойр хүрэгдгүү харин ч ингээд сэргээгээд одоо тэр ингээд толгой молгоо өвдөд байгаа бүх мэдрэмж дарагдчихдаг байхгүй юу? За тайлал хот бол парацетамолтой дотроо за энэ тун бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг хамгийн зохистой тунгаар хийгддэг ийм байгаа. Аль биесны эрхтэйгээр Нобель Монголиа оруулж ирж байгаа. Та бүхэн Нобель Монголиа гэж фэйсбүүкээр хайгаад фэйсбүүк пэйжийн лайктараараа дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Харин утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл хамтран ажилламаар байгаа бол 77-4 50-50 гэдэг дугаарлаг залгаарай. 77-4 50-50. Ханиа Том гинт хэлдэг. За үүнд тайлал хот үргэлж бэлэн байдаг байна те. Тайлал хот манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За дараагийн мэдээлэл. За хүмүүсийн хүсэн хүлээгээдсэн мэдээлэл л да. Танай манай хоёр ахтай л холбоотой. Ахнар. За манай ахнар. За ах нарыг одоо бүр аль ах вэ? Чи бит хоёр ялангуяа за Дональд Трамп, Илон Маск хоёрыг одоо нэг нэгээр нь ах болгоод өмчлөөд авчлаа. За ингээд энэ хоёр маань их сүжрээд зуз байлаа. Хизээ нэгэн цагт муудах үедээ бүгд л сална гэж чиний тэгээд байсан. За тэр нь хайраа салчаагүй л хүү те. Тэрнтэй чинь холбоотой мэдээлэл цацагдаад ороод ирлээ бүр. За хүү тэгээд залч. Яс. За одоо би яри заяа. За бүр тэндээс босч ирэх нэ. За би бол мэдээж ахын хадалд орно. Юу танах юм борол. Энэ хоёр муудалцал танах юм л борол. За ингэсэн Дональд Трамп болохоор яг одоо өнгөрсөн 5 дугаар сар төлөөлөгчдийн танхимаараа нэгэн хуулийн төслийг батлуулсан. За энэ хуулийн төсөл ямар учиртай төсөл вэ гэхээр олон их $80 татварын хөнгөлөлт нэмээд одоо ерөнхийдөө төсвийн зарцуулалтын хуулийн төсөлтөө. За тэгэхээр яг энэ төсвийн зарцуулалтын хуулийн төслөөрөө Дональд Трампын зориод байгаа юм нь юу гэхээр татварын хөнгөлөлт үзүүлнэ, нэмээд батлан хамгаалахынхаа одоо зарцуулалт төсвийг нэмэгдүүлнэ гэдэг ийм одоо зорилготой ийм төсвийн зарцуулалтын хуулийг батлуулсан. За төлөөлөгчдийн танхимаар шүү. Тэгсэн чинь яг энэ үеэр нь одоо өнгөрсөн мигмар гарагт өчтөр буюу мигмар гарагт Илон Маск өөрийнхөө X сайт дээрээ энэ хуулийн төслийг одоо бүр бут нэргэж байна. Энэ бол шившигтэй гутамшигтай хуулийн төслөө. Энэ хуулийн төсөл санал өгсөн хүмүүс өөрсдөөсөө ичиж амьдрах хэрэгтэй гэх мэтчлэн бичсэн. Ичээж. За одоо Дональд Трамп нь Илон Маск ч одоо
Тэгээд Трампын засгийн газрын нэлээд том албан тушаал одоо нөгөө төсвийн зардлыг бууруулах буюу ингээд шал хэрэггүй салаа мөчрүүдийг тайрч явах ажлыг 129 өдрийн турш гүйцэтгээд хамгийн хэцүү ажил юм байсан. Гүйцэтгээд өнгөрсөн 7 хоногт ажиллаа өгөөд байсан. За тэгвэл яг ингээд ажиллаа өгснөөхөө дараахан Трампын санаачилсан одоо энэ хуулийн төслийг ингээд шууд ил тодоор тий шүүмжилж байгаа яг энэ одоо Трампын биш Маскын энэ жиргээ бүү цагаан ордонд дайнд игдэж байна. За ингээд нөгөө маш тодорхойгүй байдал үүсэн. Бүр сүүлд рүүгээ цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч нөгөө шаргал төстэй хөөрхөн бүсгүй байдаг штэ. Carolyn Levitt гээд. За энэ бүсгүй бүр мэдээлэл хийсэн. Ямар мэдээлэл хийсэн бэ гэхээр за ерөнхийлөгчийн хувьд одоо ноён Илон Маскын баримталж байгаа үзэл баримтлалыг бол мэдэж байгаа. Гэхдээ ерөнхийлөгч хуулийн төслийнхөө талд бат зогсно. Энэ бол үнэхээр том гайхамшигтай хуулийн төсөл ах болно гэж яг ийм мэдээлэл хийсэн байна. За тэгэхээр нэгдсэн улсын заяа яг өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал нь 2.5 их $80 байгаа юм байна. За Трампын шинэ батлуулах гэдэг хууль хэрвээ батлагдах юм бол 600 тэрбумаар алдагдал нэмэгдэх юм байна. Нэг ёсондоо одоо яг энэ Маскын өөрийнх нь юг жирээг уншиж байгаа шүү заяа. Энэ ичхүүр сонжуургүй гахаагаар дүүрсэн төсвийн зарцуулалтын хууль одоо байгаа 2.5 их $80 төсвийн алдагдлыг маш ихээр нэмэгдүүлээд Америкийн иргэдийг хизээч дарж баршгүй өрөнд живүүлнэ гэж утсан байна л да. Илон Маск ч одоо гол төсвийг хэмнэх ажлын хамгийн хэцүү ажил. Одоо ингээд таслаацгүй бол яамд албатыг буулгахаар маш их тайсанд болдог. Маш их хүмүүс зуудаг энэ чинь амин суулгатай холбоотойгоор энэ хэцүү ажлыг хийгээд бөөн төсвийг нь хэмнж өгөөд байхад нэмээд төсөв батлахаас буруу шүү дээ. Танаа хэл. За гахаагаар дүрсэн гэж бисээ хэлсэн чи анзаарч нү. За. Улсан гахаанууд. Йоо за энэ аалах нь хөө. За гахаа гэдэг нь болохоор Америкийн улс төрдөө ийм утгатай үг юм байна л да. Одоо нөгөө хууль тогтоогчд буюу парламентын гишүүд те одоо сенатор төлөөлөгчдийн танхимын гишүүдийн тойрогтой хэрэгжүүлэх төсөлдөө зарцуулах одоо мөнгө манайд одоо 1 тэрбум гэдэг л улсын хурлын гишүүний чинь тэрнийг хэлээд ийлээ. Тэгэхээр энийг гахаа гэж нэрлэдэг юм байна шүү. За тэгээд одоо ингээд тийм үү төр улсад ямар нэгэн өндөр дээд албан тушаал хашаагүй танаа ах заяа. За ийм мэдээлэл хийж гин. Миний муу ах за зөв. Ирэх жилийн 11-р сард Америкийн ард иргэдээсээ урвсан бүх улс төрчдийг бид халах болно гэдэг мэдээлэл хийсэн байна. Илон Маск уу? Тий. Зүг юм шүү. Яа чи бүр хэр халдаахгүй нэ. Ерөн зүгээр ингээд нөө мэдрэмжээрээ шууд хийждэг те. За. Ерөнхийдөө бүгд найрамдах намын хооронд дотор ингээд нэг жоохон хагаллаа үүсгээд. За энэний ардчилсан намынхаа яаж зүгээр аах вэ те. Анханаас нь Трампын засаглалтай хамт явж ирсэн Илон Маск хүртэл над хуулийн төслийг чинь худлаа гэд байж тэ гэл ороод ирсэн бэлээ. Ер нь гэхдээ Илон Маскын анхны зур байр суурь айгу тодорхойсэн юм шиг санагддаг. Мань хүний чи баруун буюу ерөөсө төсөр бүтэцтэй төсөр одоо төртөө байх хэрэгтэй нүсэр баахан төсвийн албан хаагчид энэ болгоны чинь бизнесийн байгууллагууд хийж чадна эдгээс ерөөсөө л халаад байх хэрэгтэй гэдэг ийм байр суурин дээр байсан санаж байна. За мэдээж хэрэг уг нь баруун талын үзэлтэй хүмүүс бол энэ одоо төсвөө нэлийн хэмнэх тал дээр бодлого баримтлах хэрэгтэй байсан. Ингээд зориглоод орсон. Гэтэл алдагдaltaа тэгсэн мөртлөө алдагдaltaа бүтэц юу төсөв баталчихж байгаа юм Америк нэгдсэн улс. За одоо долларыг үйлдвэрлэдэг болчиход одоо хөвлждөг болчиход яах вэ тэгээд. Нэмж өрийн таазанд 4 их $80 байгаагаа нэмээд таазаа нэмээд заяа нэмж юу одоо мөнгө зээлж ижил одоо энэ бүх одоо юугаа явах гэдэг штэ төсвийн зарцуулалтаа одоо батлах гэдэг юм л та. За дараагийн мэдээлэл рүү орох уу? За багц заригууны багц мэдээлэл рүү орцгоо. Ахнараа гоё. Нэг хот офис иргэн нэртээс шүү мэдрэмжлээ. За Тижана Радончич гэдэг хайлт Америкийн нэгдсэн улсад 20,000 хайлттай орж ирсэн байлээ. За энэ хүн бол Америкт уг нь ямар ч хамаагүй хүн. За энэ бол серб хүн. Сербтоос хайлтаар орж ирсэн байсан санаж байна. Тижана Радончич гэж 19 настай ийм инфлюенсер бүсгүй. Модель, инфлюенсер ийм бүсгүй. За яасан бэ гэхээр энэ одоо Будва гэдэг Монтенегро гэдэг Черногорч гэж одоо орсоор хэлдэг. Энэ одоо Адриатын тэнгист байдаг далайн иргэдэд үйл ажиллагаа явуулдаг ийм шүхрээр нисдэг тийм үйл ажиллагаа явуулдаг ийм компани гэдэг юм. За энэ компани Тижана Радончич гэдэг одоо манай найруулагч харуулах байх. Ой, дарь их минь гэж зүгээр хачин сайхан юмхтэй нөө. За одоо инфлюенсер гэдэг чи одоо сайхан байж ижил инфлюенсер болдог. Тийм байх тийм нэрээ. Тэгэхээр сербийн инфлюенсер энэ бүсгүй яасан бэ хэ? За энэ парасейлинг гэж нэрлэдэг ингээд чирээд одоо дээш нисдэг би тэгж нисч үзчихсэн ер нь л амар. За ийм одоо үйлчлэг үзүүлдэг компанид гэрээ байгуулад энийг нь сурталчилж өгье гэд видеонд нь оролцох тийм зөвшөөрлөлтөөр ингээд ниссэн.
За ингээд нисчихсэн бүсгүй бүх одоо аюулгүй байдлын журамтай танилцаад бүх юмд за гэж зүгээр нисчихсэн нь 150 метрт 45 метрт нисчихсэн гинт намайг буулгах гэд ойлгосон байгаа. Намайг буулгах гэд. Одоо энэ видео нь харагдана. Бичлэг харин зүгээр нисчихсэн энэ бүсгүй намайг буулгах гэж хэлснээр хамаг юмаа тайснаа үсэрсэн. Тийм биш үү? Энэ бүр юмаа тайлаад нөгөө хамаг ингээд бэхлэгээ бүгдийг тайлаад штэ. Зүгээр байжсэн. Ятгахад эн чин зүгээр бикинитэй ниссэн юм аашаа тэр өндөрлөө. Тийм. За ингэснээр зүгээр өөрөө ингээд унтсан. Энэ одоо ингээд 19 настай бүсгүй 45 метрээс далайн ослоо Адриатикийн тэнгисийн ирэг дээр ингээд унсан байгаа юм. За ингээд аврах ажиллагаа шууд болсон боловч амьд гарч чадаагүй байгаа. За ингээд одоо насарцсан. Ямар амар юм бэ? Тэгэд энэ яагаад хүмүүсийн анхаарал ингээд татаад байгаа гэхээр энийг одоо ингээд үзсэн видео үзсэн хүмүүс яагаад үсэрсэн юм болоо гэдээ юусоо ойлгохгүй байна. Ингээд би ингээд ойлгохгүй. Гинт одоо нэг одоо паник атак гэж ярьдаг штэ самнарсан юм уу эсвэл нэг тухгүй юм болсон юм уу? Одоо ингээд видеогоор харахаар бол ямар ч юм асуудал үүссэн юм шиг харагдахгүй зүгээр л өөрөө ингээд сайн дураараа ингээд бүх юм тайлаад эхэлсэн харагдаад байна л та. Тийм байна. Араас нь ч мөнхийн нэг хүн тайлаагүй яг өөрөө бүх юмаа тайлаад харагдаад байна л та. Тэгээд харин тийм. Ямар амар юм бэ? Би зүгээр мэдгүй зүгээр өндөрт гарсан гэхээр өндрөөс айдаг мэддэг хүн л төсөөлөө суужснаас биш ингээд эн чинь бол одоо паник атак гэж яриад энэ төгшүүрийн дайралт гэж яриад байдаг те би энэ төгшүүртэй мэдрэмж төрөөд хүү ингээд яах ихээ чи мэдхээ байгаа дамсгал давхцаад амь тэмцдэг тэр мөчийг хилээд байгаа штэ. За тэгвэл одоо те ингээд 19 настай инфлюенсер ийм гоо үзэсгэлэнтэй те гэрэл гэгээтэй ирээдүй бүхэл бүтэн амьдрал нь урдтад нь байсан нэмэгтэй одоо яагаад ингэж юу энэ бүр ерөөсөө ингээд харин тийм асуулт ерөөсө дан асуулт төр яагаад ийм юм болчихоо гэд Радонжи чинь гэр бүлийнхэн юу гэж одоо зарласан бэ гэхээр энэ амиа хорлох ямар ч үндэслэл байхгүй. Ерөөсө хүсэл мөрөөдөл зориг тэмүүлэлээр дүүрэн байсан энэ манай охин амиа хорлох бол үйлдэл хийгээгүй гэд. Одоо ингээ харахаар бас яг амиа хорлсон юм шиг ерөөсө харагдахгүй байгаа юм. Эсвэл усаахаар ингээ тухгүйтэй усаахаар усанд амьд үлдэн гэж бодсон юм уу гэтэл 45 м гэдэг чи одоо хідэн давхарч байна. Тэндээс ингээд хүчтэй усанд орвол хамаг одоо дотор ирэхтэн бүх нь бяцардаг. Ерөөсөн ийм өндөрөөс бол унаад бол одоо мэрэгжлийн л одоо шумбагч нар биш л бол ер нь бол нас ордог. За тэгээд энэ хүн нас орсон байна. Одоо нөгөө Сан Франциско хотын Голден Бриж шүү дээ алтан гүр. Тэр гүүрнээс одоо хүн одоо ингээд доошоогоо ингээд унахад гэсэн үг шүү дээ. 100 гаруй килограммын 100 гаруй километр хурдтай явж байгаа ачааны машин бетон хашаа мөргөж байгаатай адилхан ингээд байдлаар би эндээ цохилт аваад дотор ирэхтэн бицардаг гэж байгаа байхгүй юу? Харин тийм. Тэгэхээр энэ бол ингээд энэ 45 метрийн өндөрөөс гэдэг чинь бүр амар юм. Харин тийм. За өндрийн фобиатай юм болов уу гэж Батбаяр Бата бичсэн байна. За өндрийн фобиатай бол бүр тэр тусмаа унахгүй гэдэггүй л үү. Өндрийн фобиатай хүн ийм юм хийчихгүй байх. Би одоо жишээ нь намайг ийм юм хийгээвэл би бүр хизээж бүр мөнгө амлсан ч хийхгүй. Би яг тэр дээр миний зүрх хаагдчих юм санагдаад байдаг байхгүй юу? За тэгээд одоо хүмүүс одоо интернетийн одоо яг анхаарлын төвд орж ирлээ л хүн болгон яагаад ингэсэн талаар таамаглалуудаа дэвшүүлээд ингэсэн байх та тэгсэн байх та гэд яагаад амин энэ тижэнаар одоо жижигж хайгаад амин. За дараагийн нэг сонирхолтой маш сонирхол надад бол үнэхээр гоё санагдсан нэг мэдээлэл. Америк нэгдсэн улсад Big Bear Eagle Cam гэдэг хальт 20,000 хальтаар тэргүүлж орж ирсэн. За Big Bear гэдэг бол Калифорни мужид байдаг тийм алдартай нуур юм байна. Америкийн одоо сүлд амьтан чинь бол халдсан бүргэд гэдэг нэг тийм амьтан байдаг шүү дээ. За халдсан бүргэд бол бас яг энэ Америк Калифорни хавар их ховордсон юм байлээ. За тэгээд дулаан нутаг болохоор халдсан бүргэд өвөлдөө бас Калифорнид ирдэг бол нэг одоо гэдэг юм байна. За Америкт Калифорнид одоо инээдтэй царайтай. За аль нь вэ? За энэ нөгөө халдсан бүргэд нөө. Үстэй шүү дээ уг нь. Үстэй ярины халдсан гэж өгд юм уу? Халдсан гэдэг нь энэ нөгөө зүсээр нь зүсэлж хэлж байгаа байхгүй юу? Цагаан бол цагаан одоо ингээд зүсэлж байгаа. Би тэгж л одоо ажиллаж байгаа. Цагаан чам шиг л бүргэд хүлээж байна. За энэ халдсан бүргэд энэ ч яадаг Калифорни даяараа алдартай халдсан бүргэдүүдэд гэр бүл Жаки Шадов гэдэг хоёр юм бүр нэртэй заяа. Энэ яасан гэсэн чинь одоо бас бид нар үзэж болно. Би бүр YouTube live л орсон. 2021 оноос эхэлсэн стрим байна. Одоо би яг одоо үзэж байна заяа. Тэгэд одоо 53,000 хүн үзэж байна.
Vcam гэдэг одоо яг энэ хоёр халдсан бүрэгдийн үүрэн дээр нь байрлуулсан байнгын стрим хийдэг юм юутай юм байна. Камертай тийм лайв. Зөө бүр инфлюенсерүүдээс одтой 53 мянган хүн. Яг одоо үзчихээ. Тэгэд 2021 оны 9 сарын 16-наас хойш стримээ хасаасан. Энээс хойш ерөөс тасраагүй. Тэр чигээрээ энэ бүрэгдэж юу хийж байгаа, одоо яаж байгаа хийж байгаа. Амьдралын бүгднгийн ингэж харуулдаг юм хоёр од гэдэг юм байна. Яг одоо машина барьж байгаа хүмүүс дэлгэхэд за хоёр бүргэд маань ингээд тэгээ нуур ширтээд амьдралын утга учирыг бодож сууж байна. Яг зөв. За энэ бүрэгдүүд яагаад олонний хайрыг татсан, анхаарлыг татсан, тэгээд яагаад өнөөдөр трендэд орж ирсэн нь бол сонирхолтой. Нэгдүгürt яаж олонний хайрыг татсан? Ууг нь бол өвөлдөл Калифорни ирдэг бол эднүс өвөлдөөч зундаач эндээ одоо Big Bear гэдэг том баавга гэдэг нууранда одоо цусаад өвөлждөг эндээ амьдрдаг юм байна. Хоёрдугаарт энэ хоёр ингээд за бүрэгдүүд ч юм бол хосоор амьдрахтаа янз янз байдаг байх л та. Ийм хоёулаа ингээд нөгөө гэрээ босгох ажилдаа маш их тийм хамтарч оролцдог их гоё тийм юм байна. Тэгээд дээрэс нь хүн шиг нэг хайрлахтаа инхрийлдэг, хүрдэг тийм бичлэгүүдийг хараад энэ Shadow болон Jackie хоёр маань ийм юу юм бэ? Олонний хайрыг аль хэдийн татсан хоёр юм. Гэхдээ эдний гэр бүлд бүрдийн гэр бүлд анхаарсан. Plot twist яг гэдэг нь. Гэтэ энэ бүрдийн гэр бүлд нэг асуудал байсан. Энэ нь одоо зулцахтаа болж чадахгүй байсан. За их олон орлого болсон. Зарим нь ингээд амьгуу төрсөн, үргүү төрсөн. За зарим нь эндсэн гэд олон тохиолдсон бол ийхүү Jackie Shadow хоёр маань хоёр хөөрхөн дэгдэхээгээ хүлээж авсан. За тэгээд дэрийг нь харах гэдэг хүмүүс ингээд баясаад ингээд хайгаад байгаа юм байлээ. Ямар хөөрхөн юм те. Би чамааг энэ хоёрт нэг асуудал байсан гэхэр нь 3 дахь бүргэд ороод ирлээ гэж бодлоо шүү дээ. Хосонгийн дөөлд хос бүрэгдийн дөөл юм уу? За ямар ч гэсэн ингээд эднес чинь бас ийм одтой байт юм байна. Калифорни мууч чинь. Тийм байна. Тэр нь ингээд байнга одоо хүртэл ингээд би ингээд харж шít. Чи сая ингээд нөгөө юулын ороод харсан байна те. Харсан харагдсан. Бүх юм ингээд юу лайв хийж өгөөд байл л да шууд сая лайвынх нь яг бүр лайвынхан дээр линкнээс нь шууд өгөөд одоо яг лайв үзээдэх шиг байна л да бид нар. Одоо энэ бид нарыг ингээд Монголд ирж байгаа дивэд байна. За дараагийн нэг мэдээ Японтой холбоотой мэдээлэл. Японд ер нь бол 1 сая хальт тэр болгон орж ирдгүү те. Google Trend-ээр Shigeyo Nagashima гэдэг хальт 1 сая хальтаар орж ирлээ. За Японы хамгийн том Японыг бид нар төсөөлөхдөө спорт гэхээр сумогоор нь төсөөлөөд сумо хамгийн том спорт гэж боддог л үгүй ээ. Японы хамгийн том спорт бол тасалсан ганц спорт байна. За тэр бол бейсбол. За бейсболоор бол японочууд дэлхийн авраг болж ирснээс хойш хамгийн олон бас авраг авсан баг шүү. Японочууд бейсболд бол үнэхээр дуртай ихээр үздэг. За энэ бейсболын одоо суурийг тавилсан гэх юм уу хамгийн том одоо баг нь Yomiuri Giants гэдэг нэртэй юм багийн гол тоглогч Nagashima нь өчигдөр 89 наснда өөд болсон юм байна. За тэгээд хүн болгоны хайртай одоо яг манайхаар бол номер 1 спорт гэж ярьж штэ. Японд номер 1 спорт гэхээр манайхаар бол одоо нэг том дархан аврагч юм уу одоо нэг том хүн настай адилхан том үйл явдал болсон. Тийм учраас Shigeyo Nagashima гэдэг хайлтыг бүгдээрээ хайгаад ингээд бас их тэр чинь бүгд л хайдаг штэ тэ. Ингээ хайгаад байгаа юм билэ. Энэ нөгөө одоо яг Японоос гараад хэдэн сая долларын гэрээгээр үл Америк тоглоод байгаа болов Шохи Отаны үлээ нэг залуу байгаа. Тэрний зураг сайн булан дээр нөгөөглөө л бодвол тэрний бас багш магш байсан болов гэж бодлоо. Би нэрийн зөв илүү Шохи Отаны л гэдэг санагдах юм. За хамтран ажилласаа танилцуулах юм. Дараа нь ингээс танилцуулж дээ. Нөгөө Шохи Отаны яри хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос ураатай. Payon цахим зээлийн аппликейшн манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байна. За Payon аппликейшнийг гар утсандаа суулгаад салбарт хандахгүйгээр хизээч хаанаас ч хүссэн газраас онлайнаар гэрээгээ байгуулад 5 сая төгрөг хүртэлх зээлээ хэлбэрээр авах боломжтой. Магадгүй уулын орой дээрээс авч болох нь шүү дээ. Тэгэлгүй яах вэ? За тэгээд одоо ч нь бол мөнгө хамгийн чухал үн зүйл бол манай ах хэлсэн юм аа. За манай ах хэлсэн. Бүх одоо баялагийг нэг зүйл рүү шилжүүлж болно. Энэ бол цаг хугацаа. Хүний цалин бай, юу ч бүх баялагийг бүх эцсийн дүндээ цаг хугацаа руу шилжүүлдэг буюу хамгийн үндсэн нөөц бол цаг хугацаа юм аа. Тэр цагийг хэмнэ гэдэг бол хамгийн чухал. За яг чухал цаг үед танд хэрэгцээтэй мөнгө хийх боломжтой ч юм бизнесээ томсгох боломжтой мөнгө хэрэгцээтэй үед танд Payon байхад тус болох нь.
За тэгээд эн чинь бас зээл төлөх өдрөө өөрөө сонгох боломжтой 30 сар хүртэлх хугацаагаар зээлээ авч болно. За аппликейшн маань цахим зээлээс гадна 6 хүртэл хуваан төлөх боломжтой. Одоо аваад хуваан төл үйлчилгээ, лизингийн зээл, автомашины зээл, барьцаа зээл гэсэн хэрэгцээ бүрт тохирсон бүтээгдэхүүнтэй. За тэгээд цалин бизнес нэмээд аягүй гоё малын одоо орлогоо нотлоод авах давуу талтай. 75 сая төгрөг хүртэлх орон сууц барьцаалсан зээлэг хүртэл ерөөсө 5 минутын дотор таавах боломжтой. Тэгэхээр яг тань тулсан газар үнэхээр яг аминд хүрэх тийм аппликейшн гэж байдаг бол тэр нь PayOn. За PayOn-ыг бол та татаад авах хэрэгтэй. Android үйлдвэрлэлийн системтэй бол мэдээж хэрэг Play Store-оос, за iPhone-тэй бол мэдээж App Store-оос PayOn гэж хайгаад та бүхэд татаж аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг 5 богд finance.com гэсэн вебсайтаас нь бас аваарай. Нөхцөл болон илүү дэлгэрэнгүй чухал мэдээллүүд нь аль биесний веб хуудсан дээр нь байгаа. За мөн бас PayOn бол өөрийн гэсэн Instagram хуудас болон Facebook пэйжтэй PayOn official, за PayOn TBF гэдэг тавил аль биесний пэйж нэгээ та бүхэн лайк дараарай. Дэлгэрэнгүй мэдээллээ бас аваарай. Утсаар мэдээлэл авъя гэвэл 7533 11 11 юм байна. 7533 11 11. За хэрэглээ бүр тохирсон зээлийг PayOn-оос ураатай. PayOn цахим зээлийн аппликейшн манай Hot Topics нэвтрүүлэгтээ хамтран ажиллаа. Баярлалаа. Зя баярлалаа. За шоухыг хинглээ. Шохи отооны би нэрийн зөв санаж өгсөн зүйл сансан юм байна л да. Зайлшгүй орчуулагч нь мөнгөний нэдэд мөрөөдөө тоглоод бөө юм болоод нэг яваад ирсэн. За би дараагийн багц мэдэргүй гялс. Одоо ингээд үздэг мэдээний хэсэг эхлэлээ. Одоо энэ 3 эмэгтэйн тухай гялс багцлаад нэвтрүүлгийнхаа цагтаа багтаагаад ярий да. За тэгэхээр Америк TLC гэдэг нэг сувг гэдэг. Кабелийн телевизийн сувг гэж би бодоод байгаа. Энэ сувг болохоор ингээд реалити шоунуудаараа алдартай. Жишээ нь би яг одоо 5 юу лэн чинь 400 гаруй килограммжинтэй эгч дүүс гэдэг нэртэй реалити шоуны тухай ярих гэж байна. 400 за 1000 паунд гэдэг байгаа юм л да. За ингээд энэ шоуны ингээд одоо гол одоо бүр ингээд бүр үнэхээр хүнд жинтэй энэ чинь 300 гаруй килограмм жинтэй эгч нь болох 38 настай Тами Слатон гэдэг бүсгүй одоо жингээ хассан, хэмжээний жингээ хасаад за мэдээний ингээд нөгөө нэг жингээ хасныхаа дараа бас мэдээний ингээд одоо гол дүр болоод мэдээллийн сайтуудаар нэлээд явж исэн бол өнөөдөр трендээр юу гэж орж ирсэн бэ гэхээр одоо энэ бүсгүй маань жингээ ингээд нэгэнт ингээ их хасаад 220 гаруй килограмм жингээ хассан байгаа. Одоо арьсаа ахуулах мэцэслд орох гэж байгаа юм байна. За одоо энэ арьсыг авна л гэж ярих байлгүй дээ тий. Илүү унжицсан байгаа тэр илүү сунцсан арьснуудыг аваад зургийг өгч гэнэ үү? За энэ бүсгүй байхгүй юу? Одоо ингээд яг одоо энэ гар утсаа бариад селфи хийсэн байгаа маань турцсан байгаа байлаа шүү. Ингээд тэр эрүүнийхэн доороос унжицсан байгаа тий гидсэнс нь унжицсан байгаа ингээд арьсыг аван. За яг энэ одоо өнгөрсөн 12 сард юу яасан? Одоо энэ чинь веб таттай юм байна. Нөгөө ингээд татаад байдаг тамхид гэжтэй. Тэрний татдаг болохоор 12 сард хийх байсан мэс заслыг хойшлуулад магадгүй ингээд эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулсан юм шиг байна. За тэгээд одоо болохоор энэ бүсгүй маань одоо би одоо эх 7 хоног тийм үү арай өөр байдалтайгаар усанд орох нэ магадгүй энэ хүнд чинь тэгэл те нэг шуудаа будаа ч юм уу чирж яваа юм шиг мэдрэмж төрүүлнэ шүү дээ. Тэгэнгүүт одоо болохоор жингээ хасаад дараагийн удаа Тами гэдэг би болохоор шал өөр дүр төрхтөөр гарч ирэх нэ гэж яриад тренд дээр орж ирсэн байна. Тами гэж нэрээ солих юм уу те? Угсаа угийн нэр нь Тами юм байна. За дараагийн мэдээлэл одоо цагийн pop урлагийн гүнж гэх юм уу да pop соёлын гүнж Taylor Swift-тэй холбоотой. За тэгэхээр Taylor Swift чиг одоо 1.6 тэрбумын хөрөнгөтэй юм байна. Би түрүүн уншижсэн чинь 1 тэрбум модны билүү давцсан штэ. 30 жил үү те. Нэг аялан тоглолт хийгээд тэрбум хөрөнгөтэй болсон штэ. Эрас илүү тийм нэртэй аялал. Тэр өөрөө дууныхаа нөгөө эрхүүдээ өөрсдөө алдсан байсан. Тэгээ өөрөө дахиж шинээр бичүүлээ. Тэгээд ингээд буцаад баядсан. Justin Bieber-ийг бодвол хамаагүй ухаантай. Үерхсэн залуучуудынхаа араас дуу эсээр агаал бүр гараад ирсэн гэж боддоо ш. Бүр нэр үерхээс алсан залуу болгоныхаа араас нэг цомгтой заяа бүр. Тэгээд яг хоо тэгж хэлэхэд жаахан дэгстүүлсэн байж болох ч гэсэн ер нь бол хин хиндэн зориулсан дуунууд бол байдгаа. За тэгвэл одоо болохоор Америкийн мэрэгжлийн хөл бөмбөгийн тамирчин Travis Kelce гэдэг залуутай үерхэд энэ хоёр маань хачин зууд байгаа. Хоёлаа энэ тухайч бас өмнө нь 1-2 сард ярьж ирсэн. Бал сарын үе дээр явж байгаа юм байна штэ. За тэгсэн чинь одоо болохоор трендер Taylor Swift найрлагч зургийг өгж гинэ. За үгүй. За энэ зураг орж ирээ. За манайхаа орж ирээд хараарай заяа. Энэ зургийг ингээд харангуут надад яг энэ одоо Taylor Swift-ийн гидсний цаана машины хамар байгаа юм шиг харагдаад байгаа байхгүй юу? Хүмүүс болохоор энийг Taylor Swift-ийг жирэмсэн болсон гэж шуугаад. Жирэмсэн биш юм уу? Би одоо давхар жирэмсэн гэж харсан уу? Үгүй харин тий.
Тэгсэн чинь би болохоор машины хамрал гэж хараад байгаа юм да. Одоо найруулагч зургийг дахиад өгөх Дахиад хараа. өгөхгүй бол би яг давхар би хөл хүнтэй болчихчихл гэж бодлоо шүү дээ. Тэгээ хүмүүс болохоор Travis Kelce одоо аап болох ч нөө гэж сэвэд одоо трентер нэр нь орж ирээд байгаа. За би ингээд харахаар надад бол цаана машины хамрал байгаа юм шиг харагдаад байгаа юм да. За би энэ зургийг арай томруулаад харахгүй бол хоцрох гэдэг ингээд. Тэгээд одоо хүмүүс шуураа за ингээд Taylor Swift ингээд эцсийн бүлэгт одоо эн чинь 89 оных санагдаад байгаа юм. Энэ жил 36 настай бүсгүй маань жирэмсэн боллоо ингээд насны хайраа боллоо. Одоо хэрвээ түрүүл анхных нь хүүхд болно л доо. Тэгээд шуураад байгаа надад бол машины хамрал харагдаад байгаа. Энийг угаасаа хальт харуул юм угаасаа юу гэж харах юм бэ? Жирэмсэн гэж харах юм байна. Хамрал юм байна л да. Томруулаад харсан чинь хамар байна өө. За ийм мэдээллээр Taylor Swift жирэмсэн гэж орж ирээд одоо тренд дээр орж ирэх хүргэлээ. За үргэлжлүүлээд. За Saturday Night Live гэдэг одоо алдартай шоу байдаг, ток шоу байдаг тийм үү. За одоо хөтлөгчөөр нь инэдмийн жүжигчин Jimmy Fallon ажилтдаг. За энэ одоо шоунд ер нь яг эд мандаж яваа тий дуучид жүжигтэд зордог. Жишээ нь одоо би Солонгосын BTS хүртэл орж исэн хамтлаг тий. За тэгвэл энэ удаад бидний сайн мэдэх нөгөө нэг Грэгийн 50 сүүдэр гэдэг нэг одоо эротик кино байдаг да. Тий. За үзсэн үү та? Үзсэн ихний ангид л үзсэн юм байна. За энэ киноны гол дүр тоглодог жүжигчин Dakota Johnson гэж байгаа. Тий. За энэ бүсгүй маань одоо энэ шоунд оролцоод нилээд задгай хувцалж ирээд одоо ингээд нөгөө хөлөө хөдлөхгүй тэгэхээр нэг л эвгүй байдалд ороод идэг. За хөлөө засах гад тэгэхээр ингээд чэйжин эвгүй байдалд ороод тэгээд энэгээр одоо хөдлөгчдөөгөө ч ингээд хоорондоо ярилцаад ямар сандаа хөдлөгч нь одоо бити хөдлөөрөө гэж заяа. Үнцгэд буруу харуулгаас хамгийн юм наа гэдэг. Харин тийм ба. Тэгээ нэг тийм яг хөлөөд үгүй энэнийг одоо тийм нүмерхчих ямар нэгэн юм байсангүй та нарт л гээд бичсэн байлээ. Албаар ингэж хувцалж ирсэн байж тэгээд. Тэгээ шууд тренд л орж ирчлээдэг. За дараагийн нэг мэдээллийгээс хүргэе гэж бодлоо. Нотлох баримтууд гаргаад өгөө гэсэн чинь тэр одоо гомдлоо буцаад татаад авсан. Үүдийн шүүхийн процесс гүмэн нарийн бахамаа тий. Гол нь одоогоор ер нь бол нэг Justin Baldoni бол үнэхээр нэг хэсэг үнэхээр хэцүү байсан шүү дээ. Харж ихсалтанд орсон шүү дээ. Харж ихсалтанд ороод одоо алдартай эмэгтэй жүжигчнлүүд дайрсан. За зураг авалтынхаа үеэр нэмэх 21 онгоогоор ингээ те тухгүй бүкспөр ярьж тухгүй байдалд оруулсан. За одоо зохиол дээр байгаагүй хэсэг дээр урал дээр нь ингээд шунаж сорж өмсөн ингээл нэг тим юмор ороодсон. Түмэн асуудалд энэ Blake Lively-г оруулсан. За ингээд одоо яг нөгөө юу шиг Johnny Depp-ийн хоёр шиг Amber Heard хоёр шиг Johnny Depp-ийг муугар харж исэн шиг Justin Baldoni хүн болгон муугар харж байгаад одоо салхи хэрэгцсэн. Одоо ерөнхийдөө Blake Lively, Ryan Reynolds эвгүй байдалд ороод эхэлж байна. Яг ингээд нөгөө өөртөө Justin Baldoni-г дараад авчин шүүхийн аргаар мөнгөөрөө ирэх мэтлэрээ далаалгана гэсэн чинь зөрүүлээд ингээд цохилтонд ороод одоо тэрний бас нэг хөвлбөр нь одоо нэг сүүл гаргасан гомдлоо хүрт татаж авч шít эцэндээ болоод гэх юм уу. Татаж авч ийн гэдэг чинь их юм хэлээд өгж штэ. Тэгээ хэрэг үнэн байсан бол бат байсан бол татаж авахгүй л үстэ. Тэгээ энийг бол өөртөө тайлбарлахдаа өөрөөр энэ зүгээр маневра шүүх хуралдаа зориулсан маневра гэж тайлбарласан байлаа. За тэр утгаараа буцаад энэ Blake Lively-гээд дуустгүй сага гэж нэрлэдэг дээ штэ. Буцаад нөгөө олон ингэ кино шиг энэ сэдв буцаад орж ирээд байгаа юм. За энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх боллоо. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ Tidal Hot ханиа том гинт эхэлдэг. Үүнд Tidal Hot үргэлж бэлэн урайтаар хамтран ажиллаа. За мөн хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon ураатай цахим зээлийн аппликейшн Payon хамтран ажиллаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжим төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.